За сайн байцгаана уу. За ингээд бичлэг хийгээгүй удсан байна. Группээ ч хүртэл бараг мартах төхөж. Тэгээд бод санаагаа зэгцлээд, оюун бодлоо төвлөрөөд ингээд гой зүйл бодох тусмаа хүнийг яг зөв зам руу чиглүүлж өгдөг. Тэгээд сүүлийн үед бас юм сэтгэл зүйн холбоотой, бяцлагтай холбоотой юм сургалтанд сууж байгаа. Тэр нь болохоор нүүдэлчдийн бясалгал гээд Монгол суухан, Монголын дээр үеийн одоо хүмүүсийн хэрэгжилж байсан арга буюу үг бодол бясалгал гээд бүх зүйлийг одоо нүүдлийн ухаан дээр суйрлаж заадаг тийм сургалтанд сууж байгаа. Тэгээд анхан шатныхаа 10 хичээлийг үзээд сая дууссан. Тэрөө миний хувьд одоо нөгөө мөрөөдлүүд нь юу болж байна гэдэг тайлан гэх юм уу? Биелэлттэй холбоотой мэдээнүүдийг та нартай хүргье. За ингээд та бүхэндээ хэлчихсэн өмнөх бичлэгүүдээр би өмнө нь ингээд Австралид ирэхийг хүсээд Австралид ирсэн. Өсчингээрээ ажиллая гээд өсчингээрээ ажиллаж ийн гэж ярьжсэн. Тэгээд хятад салонд ажиллаж исэн бичлэгүүд мань байлээ. Тэгээ одоо олвол тухайн үеийнхаа 11 сард буюу 2023 оны 11 сард нөгөө яриад байсан том салонд ажилд орсон байгаа. Ажилд орсон гэхээ суудал түрээслээд бас ажиллаж исэн байгаа. Тэгээд тэндээ ажиллаад 3 сар болоод тэгээ одоо бас нэлээд дайжгүй тухтай салаанд бас ажиллаж байгаа. Та нарт ингээд зургийг оруулъя. Ингээд ийм гой өөрчлөлтүүд гарсан байна. Миний хувьд одоо биелэл маань нэлээд ахицтай явж байна. Яг том зургаар харах юм бол би өөрийн гэсэн салаантай болъё гэж зорж байгаа. Гэхдээ нөгөө том салаанд ажиллаад арай илүү дээр салаанд ажиллаад судалгаа хийх гэсэн зорилго маань биелсэн байгаа шүү. Тэгээд та бүхэн надад бас баяр хүргээрэй. Үнэхээр чадлаа шүү. За энэ нөгөө бодлын хүч, зорилготой хүрэх гэдэг ийм олон зүйлүүд маань миний амьдралд ингэж нөлөөлжээ. За хоёрдугаар гэх юм бол би бас нөгөө мөрөөдлийн ар бие хүмүүсийн одоо сэтгэл зүг одоо бодлын хүчээр яаж төвлөрүүлж заах вэ гэдэг зорилгоо мартсан байсан. Тэгтээ тэрнийхээ төлөө суралцсаар байсан. Тэгээ ахаад төвлөрөх чадвар маань илүү их сайжирсан байгаа. За тэрний ачаар ингээ өөрийнхөө яг гол зорьсон тодорхой гаргасан мөрөөдөл рүүгээ эргээд ороод ирсэн. Иймэрхүү байдалтай миний хөгжил өрнөсөн байна. Тэгээд миний YouTube хуудас дээр бас маш олон гоё сонирхолтой бичлэгүүд орсон байгаа. Яаж англи хэл сурах вэ? Англи хэлийг манифест хийх, эерэг үгс гэдэг ч юм уу, manifest, meditation тэгээд зарим нэг ойлгомжгүй зүйлийг тайлбарласан бичлэгүүд бас нэлээ их орсон байгаа. YouTube дээрээ голчлон харж явсан өдрүүд өнгөрсөн байна. Тэгээд альва зүйл чинь алдаа дутагдал оноотой өнгөрдөг. Тэгээ энэ группийг нээснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн ч гэсэн гишүүнчлэлээ бол идэвхтэй өрнүүлж чадаагүй байна. Тэгээ одооноос эхлээд дахиад энэ группийнхаа үйл ажиллагаан дээр анхаарал явъя гэж шийдсэн байна. Тэгээ зарим одоо түүнээс хойш надаас зөвлөгөө аваад амьдралдаа жоохон өөрчлөлт гаргая гэсэн хүмүүсээ дахиад энэ групптэй бас нэмсэн. Тэгээ та бүхэн ч гэсэн энэ бичлэгүүдээ бүр ухраагаад эхнээс нь үзээрэй. Би сая өөрийнхөө бүх бичлэгийг үзлээ. Бүр ямар гоё урам зоригтой, ямар гоё тэмүүлэлтэй бичсэн байсан бэ гэж хараад бүр гайхаад бишрээд өөрийнхөө мөрөөдлийг эргэн нэг санаад маш гоё цаг хугацааг сая өнгөрүүллээ. Тийм учраас би одоо зогсохгүйгээр энэ зорилгоо биелүүлэхийн төлөө явах болно гэж дахиад хэлье. Өнгөрсөн болсон зүйлүүд маань ийм ололт амжилттай байна. За ирээдүйд би одоо яг юу зориод байна? Миний одоо төлөвлөгөө мөрөөдөл байна хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгээ бас дахиж нэг харлаа. Тэгсэн чинь ер нь бол өөрчлөгдөөгүй байх шүү. Яг хэвээрээ байна. Хүмүүс чиглэл өгөөд явъя гэсэн зорилго маань бүр илүү хүчтэй болсон байгаа. Ямар ч хүнтэй таарсан, ямар ч хүнтэй уулзсан, ажиглаад анзаараад тэр хүнтэй ярилцаад аль болох мөрөөдлийн ад жаргалтай амьдрах тал руу чиглүүлж явъя гэсэн байсан. Тэгээд тэр мэгаа бол хийсээр яваад байгаа. Тэгээд том салон, өөрийн гэсэн салонтой болъё гэсэн зорилго маань бас хэвээрээ байгаа. Тэгээд хүмүүстэй чиглэл өгөхдөө YouTube дээрээс суурлаад
Тэгээд энэ группээрээ дамжуулж одоо илүү нэмэлт мэдээллүүдээ өгөө явъя гэж бодож байгаа. За тийм байна. Дараагийн юу нь бол англи хэл байгаа. За англи хэлний хувьд бол би тухайн үед одоо багш авахаасаа өмнө шаардлагатай зүйлүүдээ мэдээд дараа нь багшаа аваарай гэж ярьжсэн. Яг тэр дараалалаар явж байгаа. Би 1 сараас хойш сая 3 сарын турш хувийн багштай ингээ айлцад бэлдсэн. Тэгээ багшаас шаардлагатай авчихсан. Тэгээд сая багшаас авсан мэдээд сургалтаа ингээ 4 сараар дуусгар болгоод одоо 5 сараас эхлээд би дааж бэлдэж эхэлсэн. Тэгээд нэмэлтээр ахаад энэ англи хэл сурах дээр ахаад нэг зохион байгуулсан. Тэр нь юу вэ гэхээр гадаад багш дээр сургалт авах. Гэхдээ ганцаарчлсан биш. Одоо нэлээд том дэд бүтц бүхий YouTube дээр бараг 2 сая дагагчтай тийм хуудас байгаа. Зөвхөн IELTS-ийн холбогдтой, англи хэлний холбогдолтой бичлэгүүд оруулдаг. Тэгээд тэр сувгийн одоо бичлэгүүдийг үзэхээр би маш сайн ойлгодог болсон учраас тэр сувгийнхаа эрхлэн гаргадаг вебсайтнаас хичээлийн одоо ингээд төлбөрийн төлөөд $230 буюу Монгол мөнгөөр нэг 500 гаруй мянган төгрөгийн төлөөд 3 сарын хугацаатай ингээд сургалтын сая идэвхжүүлчлээ. Одоо ингээд дахиад энэ дээрээ ахаад 1 сар ажиллаад сар болох байхаа. Тэгээ сарын дараа яг IELTS-ийн шалгалтыг өгөөд үр дүн гарах байх. Тэгээ тэр үр дүнгээ ч гэсэн та бүхэндээ бас хуваалцнаа. За иймэрхүү ололт амжилттай байгаа. Та нар ч гэсэн бас мөн миний нэг мөрөөдөл бол алдартай зураач болно. Миний зургууд маш өндрөөр үнэлэгдэнэ гэсэн мөрөөдөл байгаа, зорилго байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой хийсэн зүйлүүд гэх юм бол энэ зургуудыг зурсан байна. Тэгээд би эхлээд ингээ өөрөө ингээ зурна гэдэгтээ итгэж чадахгүй байсан. Би яг зурж чадах болов гэдэг ч юм уу. Тэгээ Монгол тахтай бол захиалгаар зураг зураад хүмүүсийн зургийг дуурайж зураад ингээд бэжсэн боловч энд ирээд ингээд цаг цагийн хувьд хойшлуулад байсан. Тэгээ өөрийнхөө ур чадрыг бол байнга нэмэгдүүлээд энэ зургуудыг ингээд зураад зураг болгоныхаа одоо зурсан бичлэгийг хийгээд YouTube дээр бас оруулсан байгаа. Та нар бас миний YouTube руу ороод бас зургуудын маань үзээрэй. Тэгээд бас нэг гоё мэдээ нь энэ дээрээ бас зурсан зургаасаа зарж эхэлсэн байгаа. Тэгээд эхнээсээ үнэлэгдээд одоогоор бол $200-500 үнэлгээтэй байгаа. Яг энд байгаа одоо Австралид байгаа миний цагийн үнэлэмжийн юу бол Монголд байхаас арай өөрчлөгдсөн учраас миний зургийн үнэлгээнүүд ингэж гаргагдаж байгаа. Тэгээ ирээдүйд болохоор миний зургийн үнэлгээ одоо хэдэн зуун мянган доллараар үнэлэгдэнэ гэж мөрөөдөж байгаа. Тэгээд алхмаа ингээд тавиад эхний ээлжин зургаа зараад ингээд гоё мэдрэмжтэй байгаа шүү гэж бас хуваалцмаар байна. Энэ сурах арга барилыг хэрэгжүүлээд үзээрэй гэж зөвлөх байна. За бас нэг гоё мэдээ нь юу вэ гэхээр нодлон яг эхлүүлж байсан энэ Австралид ирээд эхлүүлж байсан ном маань дууссан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь би ерөөсөө тэр номон дээр ерөөсөө нуршиж илүү дутуу дэлгэрэнгүй юм ерөөсөө бичээгүй. Тэгээд бүтэн жил бичсэн ч гэсэн ном маань 20 хуудастай болсон байгаа. Гэхдээ ерөөсөө л миний одоо энгийн нэгэнтэй Монголд амьдраад энгийн нэгэн ажил хийгээд худалдагч хийгээд дэлгүүрт ажиллаад ингээ байжсэн хүний хувьд одоо Австралид ирээд өсчингээрээ ажиллах төвшин хүртэлх тэр одоо сэтгэлийн блокуудыг тайлбарлсан тийм ном болсон байгаа. Тэгээ би та бүхэндээ ярьжсэн 5 настай хүүхдийн багш 6 настай байдаг гэж ярьдаг. Тэгээд миний энгийн амьдралаас гарсан одоо би бол өөрийгөө гарсан гэж үзэж байгаа. Аль болох тийм бусдын нөлөөнд автахгүй байж сурж гин. Тэгээд зорилгынхаа төлөө яг зүтгэж сурж гин. Хүн болгон ингэсэн дээр тэгсэн дээр гэж хэлжсэн тэрийг ингэж шууд хүлээж авахгүйгээр яг өөрт хэрэгтэйгээ хүлээж авч сурсан байна. Гэх мэтчлэн юм сэтгэлийн хаата одоо өчрөг байдлыг олж авсах хүртэлх тэр мэдээллийг тэг амьдралдаа яаж өөрийнхөө орлогын түвшнийг нэмэгдэх үү, яаж чадвараа ахиулах уу, яаж мөрөөдлийн төлөө амьдрах уу гэдэг ч юм уу тий. Тэгээ мөрөөдлийн амьдрал руу хүрэх аялал нэртэй ном маань ингээ бэлэн болсон. Хэрв та бүхэн авахыг хүсвэл файл хэлбэрээр байгаа. Тэгээ над руу чат бичээд номоо худалдаж авч болноо. Тэгээд дараагийн нэг төлөвлөгөө маань одоо номоо одоо зарж болох одоо номын аппликейшнуудаар бас оруулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд
Энэ маань миний нэг дахь ном болж байгаа. Хоёр дахь номныхаа бас эхлэлийг тавьсан байгаа. Хоёр дахь ном маань болохоор мөрөөдлийн амьдралд хүрэх аялал 2 дугаар бичвэр буюу язгуур сүнсний аялал гэж нэрлсэн байгаа. Тэгээ эхлээд энгийн сэтгэл зүйнээс арай нэг мөрөөдөгчтэй хүчрхэг сэтгэл зүй рүү орч чадсан бол одоо тэр хүчрхэг сэтгэл зүйгээрээ би язгуур сүнсний аялал хийхээр шийдсэн учраас тэр аяллаа эхлүүлсэн. Тэгээд өөрийнхөө энэ номоо дуусгах ёстой гэдгийг сануулахын тулд энэ бичлэг дээрээ ч гэсэн энэ тухайгаа ярьж байна. Тэгээ хоёр дахь ном маань эхэлсэн гэдэг ийм мэдээтэй та нартайгаа уулзаж байна. За ийм байна. За өөр гэх юм бол би бас одоо энэ Монголын энэ нүүдэлчдийн бясалгалт буюу бүх зүйлийг одоо төвлөрч хийх, яг одоо байх, одоо байна гэдэг нь ямар утга учиртай юм бэ гэдэг ойлголтуудыг ер нь бас нэлээд сайн ухаарл ойлголтуудыг олж авсан учраас би YouTube хуудас дээр бас бичлэгүүд хийж байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн ороод бас YouTube хуудас руу ороод бас нэмэлт одоо энэ группээр байхгүй байгаа бичлэгүүд орж байгаа шүү. Би аль болох нөө бичлэгүүдээ хооронд давхцуулахгүй өөр агуулгын хүрээнд бичлэгүүдээ тавьдаг учраас энд байгаа зүйл маань YouTube дээр маань байхгүй. YouTube дээр байгаа зүйл маань энд байхгүй учраас та бүхэн маань YouTube руу ороод бас бичлэгүүдийн маань давхар үзээрэй гэж зөвлөх байна. За ингээд амжилт хүсье. Эхнээс нь бас бичлэгүүдээ дахин үзээрэй. Тэгээд над руу бас өөрийнхөө мөрөөдөл өөрт чинь тохиолж байгаа асуудлууд юу байна бас бичээрэй. Санаа оноо юу байна? Түүн дээр тохирсон бичлэгүүдийг би бас оруулж байх болноо гэж хэлмээр байна. За ингээд баяртай. Дараагийн уулзалт хүртэл түр баяртай. In dreamland we all play, we dance and sing all day. The music never ends, and the sun always shines. There's never a cloud in the sky, and everyone is happy. In dreamland we never grow, and we never get cold. We just enjoy every moment and let all our worries go. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. In dreamland we all play, we dance and sing all day. The music never ends, and the sun always shines. There's never a cloud in the sky, and everyone is happy. In dreamland we never grow, and we never get cold. We just enjoy every moment and let all our worries go. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland.
and sing all day. The music never ends, and the sun always shines. There's never a cloud in the sky, and everyone is happy. In dreamland we never grow, and we never get cold. We just enjoy every moment and let all our worries go. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. In dreamland we all play, we dance and sing all day. The music never ends, and the sun always shines. There's never a cloud in the sky, and everyone is happy. In dreamland we never grow, and we never get cold. We just enjoy every moment and let all our worries go. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. In dreamland we all play, we dance and sing all day. The music never ends, and the sun always shines. There's never a cloud in the sky, and everyone is happy. In dreamland we never grow, and we never get cold. We just enjoy every moment and let all our worries go. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and let go, and you'll find your way to dreamland. So come and join us in dreamland and leave all your troubles behind. Just close your eyes and